За эхэлцгээе хүйдүүлээ. За бичлэг маань дажгүй байна уу? Эхлүүлэхэд болохоор байна уу? За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ бичлэгийг эхлүүлж байгаа та нартай маш их баярлалаа. За хонгор золно байна. Миний чаналаар хэрвээ анх удаа орж ирж байгаа хүн байх юм бол би Солонгост амьдардаг, суралцдаг тийм хүн байгаа. Тэг өмнөх бичлэгүүдээрээ бүр өмнөх бичлэгүүд гэх юм бол подкастууд хуваалцах тэгээд янз янзын хүмүүсийг урьж оролцуулах гэх бичлэгүүд хийжсэн. Сүүлийн үед бол өөрийнхөө заваараа им богино бичлэгүүд хийж оруулж байгаа хүнд хэрэгтэй зүйл хүргэх юмсан гэж бодсны үндсэн дээр тэгээ миний нэг за энэ ч яах вэ гэж бодсон зүйл маань бусдад бас хэрэгтэй зүйл хэрэгтэй мэдээлэл бол байдгийг бас олж харсан. Шорт видеонууд ч гэсэн хэсэг оруулсан чинь бас хүмүүст их хүрж исэн. Яг миний л төвшөнд ч тий бүр амар хэдэн зуун мянгаараа биш ч гэсэн бас мэдхгүй зүйлсүүд авах юм бол та хэд мань бас надаас асууж байгаараа би мэддэг зүйлээс хуваалцъя. Комментароос хэрвээ надаа ингээд зөвлөх зүйл байх юм бол бас орж ирээд хуваалцж байгаа гэж хэлмээр байна. За хэдүүлээ энэ сэдв харсанчлан энэ сэдв маань ерөнхийдөө мэдээлэл хуваалцсангаа та хэдтэйгээ бас одоо сонин сайхны хуваалцахаар орж ирлээ гэх юм уу? Би болохоор энэ намраас эхлээд доктортой суралцахаар төлөвлөсөн байгаа. Би элсэд орчихсан байгаа. Хоёр хичээлээс үзээд явж байна. 3 дахь хичээл маань маргааш буюу хагасаа өдөр эхэлнэ. За тэгээд ер нь цаашид бичлэгүүдээ ер нь докторт суралцж байгаа болон магистрт суралцж байгаа, бакалавр суралцж байгаа хүмүүстээ зориулаад ийм яг хэрэгтэй за ийм зүйл суралцд юм байна. Энэ дээр анхаарах хэрэгтэй юм байна гэдэг ийм яг бодит туршлагаасаа хуваалцаад явъя гэж бодож байна. Хэрвээ та нар маань надад хэрэг болох юм шиг байна гэж бодож байгаа юм бол яг одоо subscribe ботноо дараад дагаарай гэж хэлмээр байна. За өмнөх бичлэгийн хэдэн сарын өмнөх нэг бичлэг байгаа. Диплом бичих амрах нь уу гэд би яг магистра төгссний дараа жилийн дараа баг тэр бичлэг хийсэн баггүй юу. Тэгсэн чинь тэр бичлэг маань яг органикаар хүмүүст их хүрсэн байлээ. Тэгээд би ч гэсэн маш их баяртай байгаа. Дөнгөж өчигдөрхөн бас шинэ комент орж ирсэн чинь айгүй хөөрхөн бичлэг байна штэ. Ийм гоё сэтгэлээ бид нартай хуваалцсанд маш их баярлалаа гэсэн комент орж ирсэн. За өмнөх комментууд бас яг гоё айгүй комментууд орж ирсэн. Маш их хэрэгтэй бичлэг байна гэдэг коммент бол надад маш их таалагдж байгаа. Тим комментууд нэлээд их орж ирсэн. Тэгээ за би ямар ч ихсэн хүнд хэрэгтэй мэдээлэл хуваалцсан юм байна. Би яг зорилгодоо хүрсэн юм байна гэж утсан байхгүй юу? Түүндээ маш их баяртай байгаа. За миний зорилго бол яг тийм байдэн шүү дээ. Нэг жижигхэн ч гэсэн юм хэрэг болох юм хуваалцчих юмсан гэж боддог. Тэр зорилгоо бодоод л ер нь цаашдын бичлэгээ хий гэж бодож байна. За өнөөдрийн бичлэгэн дээрээ би та хэдтэй хэдхэн мэдээлэл туршлага гэх юм уу хуваалцъя гэж бодож байна. За дөнгөж хэрвээ бакалавр, доктор, магистрта орж байгаа бол та хэд маань юун дээр анхаарсан бэ? Ер нь юунаас эхэлсэн бэ? За би өөрийнхөө эхэлсэн зүйлсээсээ шууд хуваалцъя гэж бодож байна. За 7 сард ерөөхдөө сургалтын төлбөр өгөөд хариугаа аваа. За сургуульд орох нь тодорхой болдог байгаа шүү дээ, тий. За тэр үеэс эхлэе гэж бодож байна. Яг эхнээс нь ингээд 8 сарын төлөвлөгөө, 9 сарын төлөвлөгөөнүүд ерөөхдөө гарцсан байдаг шүү дээ сургууль дээр. Жишээлбэл хичээл сонголт буюу сугаан шинжон чинь тэднээс тэдний хооронд явагдана, цуцлалт нь тэдэнд байна гэх мэтлэн тэр хугацаануудаа маш сайн одоо юм хэрвээ төлөвлөгөөний дэвтэр байдаг бол төлөвлөгөөний дэвтэр дээрээ бичээд эсвэл утсан дээрээ чек хийгээд авчих хэрэгтэй. Яг сугаан шинжон хийх өдөр нь эхлэх юм бол шууд тэр өдрөө ороод за би ийм хичээл сонгоно, ийм кредит үзнэ гэж шууд сонгох хэрэгтэй. Тэгээ сонгохдоо бас нэг анхаарах зүйл нь юу вэ гэхээр яг өөртөө хамааралтай зөв хичээлээ сонгох хэрэгтэй. Жишээ нь удирдагч багшаа эхлээд сонгоцсон байгаа шүү дээ. Тэгээ удирдагч багшаа сонгохоос өмнө мэдээж за би тэр олон удирдагч багшнаас яагаад энэ удирдагч багшийг сонгосон бэ гэдгийг мэдээж бодож сонгож байгаа шүү дээ. Би цаашид нэг иймэрхүү сэдвээр судалгаагаа бичин, иймэрхүү сэдвээр юм сурч аммаар байна гэд багшаа сонгож байгаа. Тэгэхээр энэ үе шатаад авсан юм чинь хичээл сонголтоо ч гэсэн багштайгаа илүү ойр хичээл сонгох хэрэгтэй. Мэдээж өөр сэдвүүдээр мэдээж сонгоно. Гэхдээ түлхүү өөрийнхөө тэр дипломын сэдв, судалгааны сэдв, удирдагч багш чинь илүү чамд юу хүргэж, юуг олж өгч чадах уу гэдэг талаас сонгоод нэмэлтээр мэргэжлийн хичээлүүд өөрөөр багшийн мэдээж сонгох хэрэгтэй. Кредит чинь жишээ нь 30, 40, 50, 60 хэд байдیں۔ Тэ бакалавр бүр их байдаг байх юм бол тэр кредит чинь яг ямар сэдв рүү ямар англи руу орж байгааг эхлээд мэдэх хэрэгтэй. Тэрний үгс юу вэ гэхээр ийм байдэн штэ. Үндсэн хичээл одоо мэргэжлийн хичээл, за нэмэлт хичээл, нэмэлт судлах ёстой хичээлүүд, туслах хичээлүүд ч гэдэг юм уу. Иймэрхүү юм
За солонгосоор юм ангиллууд байгаа штэ. Чонгонд орж, мэрэгчлийнхад орж яах нь эсвэл нэмэлт үзэхэд орж яах нь, туслахад орж яах нь гэх мэтлэн яг тэр кредит чинь юу гэдэг үндсэнгээрээ нэг 20-ыг үзээд нэмэлтээр 10 кредит үзэх гэдэг юм уу юм ангиллал байгаа. Тэр ангиллаа урьдчилж мэдээд эхний семестр би үндсэнгийн 2 үзчихье, нэмэлтийн 1-ийг үзчихье гэдэг юм ийм төлөвлөгөөтэй явах хэрэгтэй. Тэгмээ дараагийн семестр ингэж явна гэд. Тэгэхгүй бол ямар ч төлөвлөгөөгүй явж исэн чи сүүлийн семестр болоод бүх хичээлээ үзчихлээ гэж бодсон чи өө чи үндсэнгийн нэг хичээл дутуу байна. Эсвэл нэмэлт үзэх хэвээр нэг хичээл дутуу байна гэх асуудал гардаг байхгүй юу? Тэгэхээр тэрийгэ урьдчилаад үндсэн хичээл гэдэг нь юу юм болоо, нэмэлт хичээл гэдэг нь юу юм болоо гэд эхлээд сургуулийнхаа туслах багш нартай уулзаа мэдчих хэрэгтэй. Туслах багш нар гэдэг нь юу вэ гэхээр удирдагч багшаас чинь гадна яг сургуулийн чинь одоо самшил байгаа штэ. Тийм офис дээр сууж байгаа юм та бүгдэд туслах гад юм сууж байгаа найрсаг багш нар байдаг байхгүй. Тэд нар хөвчлэн магистр докторийн суралцж байгаа одоо солонгос одоо оюутнууд байдаг. Нилээн мэдээж мундаг сайн суралцж байгаа болоо туслах багшигээ сууж байгаа гэж боддог. Тэр хүмүүс маань маш сайн тусалж өгдөг. Анхнаасаа тэр хүмүүстэйгээ холбоотой байгаад мэдхгүй бүх зүйлээ дор дор нь асуугаад яваарай гэж хэлмээр байна. За суган шинжээний хувьд бол юм байна. Хоёр дахь анхаарах зүйл нь мэйл нэх хэрэгтэй. Ямар мэйл вэ гэхээр бид нарт Gmail, Yahoo, Naver ч юм уу байгаа штэ. Тэрнээс гадна сургуулийнхаа мэйлийг заавал нэ. Жишээлх юм бол одоо hongorzol@chumbuk.ac.kr гэдэг юм уу те зүгээр жишээ штэ. Иймэрхүү чи яг ямар сургууль суралцж чинь сургуулийнхаа яг мэйлийг аль биесээр нээлгч хэрэгтэй. Сайт руу н ороод харахаар заврууд нь ерөнхийдөө байдаг. Бүр мэдэхгүй бол түрүүний хэлсэн Chogyu сонсон нэм дээр очоод би сургуулийн мэйл нээлгэмээр байна. Яах ёстой вэ гэд заавал нээлгээрэй. За энэ мэйлийг нээлгэж байгаа шалтгаан гэх юм бол цаашид чи судалгааны ажлууд маш их уншин, дипломууд маш их уншин, хичээл дээр ерөөсөө унш тэмдэглэж эргэлээд нь штэ. Тэгэхээр энэ бүгдийг ингээд зүгээр нэг Naver руу ороод Google руу ороод ингээд хайнгууд зүгээр нэг анхан шатэл мэдээлэлүүд гарч ирнэ. Тэнгүүд бүр гүнзгий юмнуудын хай, гүнзгий мэдээллийн үн төлбөргүй авъя. Гой судалгааны эрдмийн зэрэгтэй юм судалгааны ажлуудыг үзье гингүү дандаа төлбөртэй юм уу эсвэл нэвтрэх хэрэггүй заавал ID нэ гэж байдаг байхгүй. Тэнгүүд сургуулийн мэйлээ нээчээ сургуулийнхаа одоо номын сангийн сайтаараа дамжуулаад тэр диплом, эрдмийн зэрэг биш эрдмийн ажлууд хайдаг сайт руу орох юм бол ерөөсөө үн төлбөргүй маш хурдан үзэх боломжтой байдаг байхгүй. Тэгэхээр энэ давуу талууд жижигхэн зүйлс дээр ингээд суурилж яддаг учраас заавал мэйлээ нээлгээрэй. За дараагийн хэлэх зүйл нь болохоор сургуультай холбоотой бүх сайтууд руу ороорой. Бүх сайт. Одоо юу гэдэг номын сангийн сайт үед юм уу, кампусын сайт үед юм уу, яг өөрийн чинь одоо үндсэн том сургуулийнх нь яг чиний сурж байгаа тасаг одоо хэсэг байгаа штэ танхим одоо эдийн засагч гэдэг юм уу, хуульч гэдэг юм уу. Яг тэрнийхээ сайтууд руу бүгднлүү нэвтэрч ороод бүх хэрэгтэй мэдээллүүдийг нэг хүчлэн сайхан ухаад үз заяа. Нэг өдөр бүр зав гаргаж чаад тэгээд надаа энэ хэрэгтэй юм байна. Би энэ эндээ суугаад авчи. Энийг би мэдэхгүй байгаа юм байна гэх. Тэгэхгүй бол зүгээр нэг хичээлээ сонссон болоод хичээлээ тарж аваад хичээлээ сонссон болоод хичээлээ тарж аваад. Ингээм бол ерөөсөө жинхэнэ гадаадд сурж байгаа мэдрэмж олж авч чадахгүй байхгүй. Тэгээ сургууль чамд юу өгөхөөрөө нэрс бүх юмд суу. Бүр ингээд гэр бүл мүлгүй одоо яг ганцаараа авах юм бол бүр боломжтой. Ингээд янз янзын тийм юунууд дугуулангууд байдаг байхгүй. Бүр ингээд 9-10 сард ч байна уу. Заавал тийм нүүн юу өдөрлөг болдог байгаа. Ингээд дууландаа оюутнууд элсүүлж авахаар. Тэгэхээр өөрийнхөө сонирч байгаа дугуулангуудаа элсээд орчих хэрэгтэй. Яг миний хувьд болохоор гэр бүлтэйгээ хүүхдтэйгээ нөхөртөөгөө байдаг учраас гэр бүлдээ цаг гаргана. За мэдээж ажил хийн, сургуультай явна гэдэг дугуулан мууланд бол явж чаддаггүй. Тэгэхээр цаг боломжтой хүнсэн тэр дугуулангуудад гоё элсэж яваад явах хэрэгтэй байгаа. Тэгээ нэмэлтээ тэр сайтууд руу орж байгаа маш олон хэрэгтэй мэдээллүүдийг байнгын авч явах хэрэгтэй. Тэгээ түрүүний хэлсэн хэрэг мэйлээ нээлгэх юм бол штэ сургуультай холбоотой бүх мэдээллүүд байнгын ирж яадаг байхгүй юу? Мэйлээ байнга шалах хэрэгтэй. Тэгэх юм бол тэнд чинь аюу гой сургалтын мэдээллүүд ирнэ. Хичээлээс гадуур тийм гоё үнэгүй сургалтуудад суугаад авчих хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол ядчил хэлмэн сайжирна. Хоёрдугаар нэмэлт мэдээллүүд авчин гэдгээр маш гоё. Жишээ нь миний хувьд гэх юм бол би 9 сард хичээлээс гадуур 3-4 сургуультанд бүртгүүлсэн санагдчихээн. 1 цагаас 2 цагийн орчим. Энэ сургуулиуд хаанаас явж байгаа гэхээр номын сангаас явагдаж байгаа. Гадны бас нэг сургалт байх нь байгаа. Сургуулаар дамжиж орж ирж байгаа. Гэхдээ номын сангийнхаа сайтад хэдүүлээ ингээд бүртгүүлээд авах юм бол байнгын тогтмол мэдээлэл ирээд тэргээр нь за би энэ сургалтанд бүртгүүлье гэж шууд автоматар онлайнаар хийгээл тэл онлайнаар сургалтандаа сууч айгуу гоё. Тийм байна. Тэгээд номын сангийнхаа бас бүх менюнуудыг орж үзээрэй заяа. Жишээ нь би яг өөрийнхөө сургууль дээр л үнсэлж яриад байгаа шүү дээ. Бүх меню болох нь айгуу гоё хэрэгтэй. Одоо ингээд диплом хайх нэ тэрээ өөр ном хайх гэх мэтлэн байж яснаа. Нэмэлт сургалтууд гэдээ бас зэснүүд байдаг байхгүй юу? Тэрлөө н орж байгаа суумарга сургалтуудаа сонгоо явуучих. Одоо ингэ хвчлээ оюутнууд ингэж шít.
би яаж PPT-гээ бичих үү, би яаж диплом хайх үү, би яах уу, ийх үү энэ төр гэл айгүй их юм асууд. Тэр бүгд чи ерөөсөө л номын сангийнхаа сургалтууд руу оронгууд байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг цаг сууж хилээ сайжруулангаа тэр зүйлийг мэдээд авчихна гэсэн үг байхгүй. Заавал ингээл хин нэгнэр бичүүлэх гээл хин нэгнийг хайгаадах шаардлагагүй. Тийм байна. Өөр юу л гэж бодчихлаа. Номын сантай холбоотой. За ямар ч гэсэн тийм байгаа шүү заяа. Тэгэхээр яг одоо энэ бичлэгийг сонсож байгаа өөр сургуулийн оюутнууд байх юм бол сургуулийн номын сангийн сайтыг сайн ухаад үз заяа. Тийм юм байгаах гэж бодож байна адилхан. За сайтууд руу орчин, мэйлээ нээчин, сугаан шинжээ өгтөө тийм юмдаа анхаарчин. За эхний ээлжинд бол ерөнхийдөө ийм байгаа юм байна. Тэгээ хичээлийн ер нь ингэж ярьдаг шүү дээ. Ямар ч юм дээр чүнбисон чуун сарам гэд. Тэнгүүд бэлтгэл сайн хийдэг. Ямар нэгэн зүйл хичээлдээ ороход ч байна уу? Юунд ч байсан гэд бэлтгэл сайтай хүн гэж ярьдэн шүү дээ. Тийм бас байгаарэ гэж хэлмээр байгаа байхгүй юу? Одоо жишээлх юм бол одоо ингээд сугаан шинжаанаа хийчлээ. Тэнгүүд доор нэгэд Канги Кэкса буюу хичээлийн ч одоо тухайн хичээлийг орох багшийн хичээлийнх нь лекцийн төлөвлөгөө гэд бэлэн байж байгаа байхгүй. Тэрийг бүр ингээд хэвлээд авчих хэрэгтэй. Тэрэн дээр чинь багшийн чинь мэдээлэл байгаа. Одоо хаана ямар ангид хичээл орохын, хизээ орохын. За шалгалт нь дундын шалгалт гэж байгаа мó, төгсгөлийн шалгалт гэж, эцсийн шалгалт гэж байгаа мó, ямар PPT, ямар юм бэлтгэхийн. За лекц чинь нийт хэдэн лекц орохын, нэгдүгээр лекц нь ямар сэдвэр орохын, хоёрдугаар нь ямар орохын гэх мэт бүх юмуд нь байдаг байхгүй. Тэрийгээ сайхан хэвлж аваад тэгээд эхний хичээл дээр очих хэрэгтэй. Тэгэх юм бол багшийнхаа ярьж байгааг яг энэ төлөвлөгөөтэйгээ холбоод үзэх юм бол маш ойлгомжтой байдаг. Тэгээ шууд эхний өдрөөс л жишээ нь магистр, докторууд бүлэг-бүлгээр нь хуваагаад авчдаг байхгүй. За энэ оюутан тэр бүлгийг аваад дараагийн хичээл дээр ярина шүү. Зүгээр номноос ярих биш, нэмэлтээр нүнмүнүүд уншиж ирээд, дипломууд уншиж ирээд харьцуулаад өөрийн болгоод ярина шүү гэж тэгдэг байхгүй юу. Тэхийн тулд энэ лекцийн төлөвлөгөөг аваад очих юм бол маш амар. Би хэддүгээр бүлэг гэсэн бэ? Тэр бүлэг нь ямар сэдвтэй юм бол гэж хайх шаардлагагүй. За тэгээ дээрэс нь ямар ном тэр хичээл дээр үзэх ингээд байдаг учраас тухайн багш чинь хэлээд өгнө энэ төлөвлөгөөн дээр чинь байгаа учраас тэр номоо бэлтгээд чод амар гэсэн үг ээ. За тийм байна. Тэгээ сургуулиуд дээр жишээ нь амар одоо жишээ нь чи өөрийнхөө хагбон уу оюутны дугаар гэж байгаа шүү дээ. Тэргээрээ сургуулийнхаа сайт руу нэвтрээ орох юм бол яг зөвхөн чиний холбогдолтой мэдээлэл байдаг байхгүй юу? Тэгмээ тэн дээр жишээ нь одоо юу гэдэг юм бүхэл юм байгаа. Одоо дүн гарах болсон бол дүнгийн чи мэдээлэл байна. Ямар лекц чи үзэж байгаа, хизээ үзэж байгаа, 7 өдрийн хэдэн өдөр очих юм гээд бүх чиний хувийн юмнууд чинь байдаг тийм нэг юм онлайн орон зай байгаа байхгүй. Тэгэхээр бас гоё. Тэрэндээ бүх ингээд төлөвлөгөөнүүд оруулчин. Жишээ нь энэ цагийн юг ингээд 7 өдрөөр төлөө орсон. Чи тэдэг өдөр тэдэг цаг хооронд хичээлтэй юм байна шүү гэд. Энийгээ хэвлээд авчулаас амар. За тийм байна. Өөр юу ч гэж бодож байлаа. Эхний ээлжинд өнөөдөр чи 9 сарын 5-ны өдөр шүү дээ. Ерөөсөө хичээл эхлээд 5 онжооход бол нэг иймэрхүү зүйл мэдээд авсан байх хэрэгтэй гэдэг үднээс хэлж гин. За дараагийн бичлэгүүд бол за хичээл эхлээд юу гэдэг нэг хагас сар бол биш юу гэдэг улирлын тал боллоо. За ийм мэдсэн байх хэрэгтэй юм байна шүү. Ийм дээр анхаарай. За та нарх юу болж ийн гэх мэтчлэн та дэсээ ч юм асуугаад би ч гэсэн хэлмээр байгаа зүйлсээ хэлээд цаашид мэдээлэлээ сайхан хуваалцаад явъя гэж бодож байна. Тэгээд өчигдрөн гэхэд би жишээ нь манай гэр сургууль хоёрын зай болохоор нь галтэргээр нэг цаг ирж очихын ингээ баг нэг буугаад ингэж явна гэх юм бол ирж очихдаа нийлээд нэг 4 цаг орчим зарцуулж байгаа байхгүй юу. Тэгмүүд энэ цагийг яаж ашиглаж болох вэ гингүүд түрүүний хэлсэн номын сангийн гоё онлайн сургалтууд байгаа штэ. Шууд явагдах онлайн гэж байна, бичлэгээр тавигдсан сургалтууд гэж байна. Тэгмүүд би бичлэгээр тавигдсан сургалтуудыг үзчихээд өчигдрийнх гоё мэдэж авлаа. Тэгтээ яг мэдгэн мэдж байгаа. Өмнө нь би мастертаа яаж исэн бэ гэхээр өөрөө Word дээр ч юм уу, Excel дээр ч юм уу ингээд ийм бүр одоо баг тэр нөгөө диплом бичих амархны бичлэг дээр ярьсан да. Тэрэн дээр ингээд ийм шийтүүд үүсгэж агаад ямар диплом үтсэн, ямар юм байгаа ингээд бичээд яваарай гэд хэлжсэн баггүй юу Word дээр. Одоо болохоор нь юу гэхээр RefWorks гэд энд харуулчих. Энэний ийм нэг цагийн хичээлийг сонсохгүй юу? Тэгсэн чинь тэрэн дээр ерөөсөө онлайн байгаа бүх дипломууд, бүх юмнууд тэр нөгөө нэгтгээд ингээд англиад авчих боломжтой фолдер үүсгээд юу гэдэг. За тэр хичээлтэй холбоотой дипломууд, энэ хичээлтэй холбоотой дипломууд гэд. Тэнгүү тэрийгээ дараа нь заавал татаж авснаа. Би чинь тэгдэг байсан байхгүй өмнө нь. Фолдер руугаа тэр хичээлийн дипломууд гэж нэг тастаж аваад, ийм юмны дипломууд гэж тастаж аваад оруулаад тэгэл нэг бүрчлэн ингэж ороод аюу төвхтэйсэн байгаа байхгүй юу.
тэр өдний хүртэл бас тэрийг мэдгүй л явж исэн байгаа байхгүй юу. Тэгэхээр өчигдөрхөн мэдэж авсан. Одоо тэр түрүүний харуулсан энэ сайт руугаа ороод ID майдаа нээж ороод мэдээж сургуулийнхаараа нэвтэрч орвол илүү амар. Ороод бүх дипломуудаа нэгтгэж оруулаад тэндээсээ ингээд амар харчин гэсэн үг. Одоо ямар чаптертай, ямар хүн битсэн, юуны тухай ингээд бүх одоо ингээд нэгтгээд оруулчихна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нэг илүү дутуу ингээд юм одоо юу гэдэг ноутбук дээрээ шинээр үсгээр Word дээр, Excel дээр шин шийдүүд үсгээл хийх шаардлагагүй. Тийм онлайн орчинд аюу гоё хийх боломжтой юм байна. Гэх мэтчлэн иймэрхүү хөөх юм мэдэж авсан. Тэгэхээр та хэд маань иймэрхүү мэдээлэлээ ч гэсэн бас хуваалцаарай. Аюу амар юм зөндөө байгаа байхгүй юу? Аюу мэдгүй ингээл аюу цаг алдчихсан юм да. Аюу их байна. За тэгээ би энэ сард бас нэмээд нэг 3 сая нэгдэн суудсан юм чи одоо 3 байгаах гэж бодож байна. Тэр 3 суудчаад бас юм мэдэж авах юм бол та хэдийн хаваалцъя. Дээрээс нь та хэд маань яг хөтэ би одоо мэдэж авч иж болно. Мэддэг хүмүүс анах юм бол за бас өөр юм юмнууд байгаа шүү гэд хаваалцаарай. Тэр түрүүний хэлсэн Refworks-тай адилхан EndNote гэж бас байгаа. Тэрнээс илүү гэхдээ EndNote нь жоохон илүү хөвмөгдмөл ашиглах жоохон төвхтэй юм шиг байлээ. Тэгмэд би Refworks-ыг тэр зөвлөсний дагуу ашиглаж эхэлж байгаа. Гэх мэтчлэн иймэрхүү хэрэгтэй мэдээллүүдэд хуваалцаад явъя. Баярлалаа. Дараагийн бичлэгүүдийг үзээрэй. Тэгээд хэрэгтэй гэж бодох юм бол заавал дагаарай. Тэгээд энэ үртэл дагж байгаа 6 дүнгийн өчигдөрхөн 689 байсан бол 690 болоод өчигдрийн комент бичсэн хүн намайг дагсан баг гэж бодож байна. Тэр хүнд баярлалаа. Тэгээд цаашдаа хэрэгтэй л мэдээлэл оруулна. Нэг илүү дутуу янз янзын сенсац хөөж бол чадахгүй юм шиг байлаа. Яг миний уг хувь хүн маань тэгэл амар сенсац өгөөлөө. Тэр од ингэсэн гэж энэ од ингэсэн гэж яг хуу тиймэрхүү мэдээлэлд би нэг 100 байлаа гэхэд 20% л татагддаг байхгүй яг өөрийнхөө гоё дагдаг, дэмждэг, крашлдаг одуудыгаа л сонснохоос яг тийм юу нэг шуурч чаддаггүй. Тэг миний сонирхол гингүүт мандуулын подкаст ч юм уу, одом өндөр ч юм уу, Бүрийн университет бас их дуртай. Тэгээ Рубиг бас их сонсдог. Хувь хүн талаас айгүй гоё эмэгтэй хүн талаас айгүй гоё юмнууд ярьдэн штэ. Тэрийг сонсдог хэмжил яг нэг иймэрхүү жоохон хумигдмал байгаад байдаг байхгүй. Тэглээгээд өөрийгөө бас за би жоохон хөнгөлөл агаад байх шүү. Би жоохон сенсац хөөж мэдээлэл оруулах гэж бодох биш. Энүүхэн хүрээлэлтэй л намайг дагжаа 690 нэмээд 1000 болох юм уу, 5000 болох юм уу, хэд болох нь хамаагүй. Тухай бүртээ би 30-тай хонгор зулын, 40-тай хонгор зулын яг тухайн үед надад байгаа бусдад хуваалцмаар байгаа хэрэгтэй мэдээллүүдээ л хуваалцаад явъя заяа. Тэгээ баярлалаа. За олон юм нушгүй энэ хүрээд ямарсан өндөрлөе. Тэгээ өндөрлөхөөс өмнө энэ сургуулийнхаа аюутай юм хөрхөн дэвтэр авсан, бал авсан хараалъя. Энэ нөө нэмхэн дэвтэр учраас амар өмнө нь магистр тогтоо хичээл бүр дээр зузаан дэвтэр аваад тэртээ тэргүү зузаан ном багч амар хүн цүнхтэй. Тэр одоо ингээл нэг дэвтэр дээрээ шууд бүх хичээлээ бичээл он сараараа ялгаа авчих штэ. Тэгэл дараа нь дуусгууд дахиад дэвтэр нэг явъя гэж бодож байна. Ер нь аль болох амар хэлбэрэл байхыг илүүтэй зорж байна да. Тэртээ тэргүү хол очиж бас сурж байгаа юм чинь. За тийм байна. Тэгээд та нар маань асуух зүйлээс асуугаарай. Асуух тусам, комент өчөх тусам улам их урам ороод цааш дэмжлэгээ илүү идэвхтэй хийх байгаа. Тийм байна. За энэ үртэл сонсон маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай. Bye bye.